Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За манай Wheel of Fortune podcast-ийн 12 дахь дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За энэ дугаараараа бид хоёр болохоор зэрэг 5 6 7 8 дугаар гэрийн тухай та бүхэнд ярьж өгөх болно. За тэгээд уламжлалын маань хувьд гэх юм бол яг одоо подкаст бичиж байгаа бид хоёрын хувьд болохоор нар маань хоньны ордон дээр, за сар маань болохоор арслангийн ордон дээр, мандалт орд маань жилүүрийн ордон дээр байна. Тэгэхээр пашнтэй орой болж ингэж харж байна. Тэгээд бас хоньны ордны үйлрэл дээр бичигдэх хамгийн сүүлийн дугаар байж магадгүй байна. Тэгээ ер нь тааштай орд болгон дээр дугаар бичиг хичээх байхаа тий. Бид хоёр. За тэгээд өмнөх подкастн дээр маань ирсэн та бүхний санал шүүмжийг сэтгэлийг хүлээж авсан. Тэгээд тэрэн дээр жоохон эргэлзээтэй юм гарсан байж магадгүй. Тэгээд тэр нь тайлбар өгье гэж бодлоо. Зарим хүмүүс маань ингээд миний ингээд 2 3 дугаар гэр дээр ямар ч гариг байхгүй байх юм, ингээ хоосон байх юм гэх ч юм уу тийм комент бичсэн байсан. Тэгээд тэрэн дээр яг ерөнхийдөө тайлбарлах юм бол 12 гэр дээр 12 дээр нь тус бүртэн гариг байдаггүй шүү. Гариг чинь таныг тухайн үед төрсөн цагаас чинь хамаарад яг нэг гэр дээр үсрээтэй 3 4 гариг байж болно. Зарим гэр дээр нь гариг байхгүй ч байж бас болдог шүү. Ерөнхийдөө ингээд бас бодоод үзэхээр 10 гариг байгаа. Тэнгүүдээ 12 байшин байгаа шүү дээ, тий. Тэгэхээр ингээд яг нэг байшинд нэг гариг гэд үзэх юм бол ерөнхийдөө 2 байшин хоосон үлдчихэж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр ер нь бол бүр ингээд авч үзэх юм бол 2 гэрэл ер нь бол хоосон байх боломжтой. Ер нь бол бараг 6 7 гэр хүртэл бүр хоосон байх тохиолдол байдаг. Тийм, ер нь бол янз бүр таны яг төрсэн цаг хугацаа ямар байсан гэдгээс бол маш их хамаарна. Байшин болгон дээр ер нь орд заавал байдаг. Тэрийг яаж харж ийн гэхээр нөгөө нэг төрсний үсгтийн бит хоёр нөгөө харах бичлэг ороосон шүү дээ, тий. Тэрэн дээр болохоор хамгийн доошны янгууд AC буюу мандалт гэсэн тэр нэрний доор ер нь за нэгийн ард энэ орд, хоёрын ард энэ орд гэдэг ингээд яг 12 гэр дээр мань тус бүрдэн орнууд байгаа шүү. Тэр орнууд нь болохоор та нарыг тухайн салбартаа яг ямар шинж чанар үзүүлдэг вэ? Тэрийг ер нь бол илэрхийлж байгаа. Харин гариг болохоор байшин дээр байна гэхээрээ тэр байшинд тэр гаригийн нөлөө илүү үйлчлэл нэ гэж ер нь бол ойлгож болно. Тэгээд энийг бас дэлгэрэнгүй цааш нь ярих байхаа гэж бодож байна. За тэгээд шууд 5 дахь байшин руу гарцгаая. За 5 дахь байшин болохоор зэрэг яг 3 түлхүүрүүгээр ерөнхийдөө илэрхийлэгдэж болно. Нэгдүгээрх нь болохоор зэрэг хөгжилтэй байдал, хоёрдугаарх нь хобби, гуравдугаарх нь хүүхдүүд, тэгээд дөрөвдүг нь бас романтик байдал. Romance буюу бас тий романс. Энэ дөрвөн түлхүүрүүгээр ерөнхийдөө 5 дахь байшин илэрхийлэгдэж болно. За 5 дахь байшин болохоор зэрэг яг 5 дахь орд буюу арслангийн ордтой холбоотой болдог. Галын байшин, галын одоо байшин гэж ерөөдөө л явдаг. Яг тэгвэл арслан өөрөө галын орд болохоор галын байшин гэж ер нь явагддаг. За тэгээд хэрвээ таны нар чинь 5 дугаар гэрт байх юм бол та ихрийн орд байсан ч хамаагүй, одоо хонхоо орд байсан ч хамаагүй, яг арслангийн ордны тийм шин чанар таны зан чанарч чинь ингэж нөлөөлнө гэсэн үг болж ирж байгаа. Арслан болон 5 дугаар байшин хоёулаа хоорондоо маш олон талаараа төсөөтэй байдаг. Энэ нь болохоор зэрэг яг саяны хэлсэн кейвордууд шиг те хөгжилтэй байдал, хүүхэд чиг зан чанар, бүтээлч байдал, амьдралаас эрхэн таашаал авдаг зэргийг мэддэг тийм арслангийн орд нь болохоор зэрэг 5 дугаар байшин буюу зугаа цангил хүүхдүүд бүтээлч байдлыг илэрхийлдэг 5 дугаар байшинтай яг ингээд адилхан болж ирж байгаа юм. Арслангийн ордог болохоор зэрэг яг өөрөө нар удирддаг болохоор нар чинь өөрөө хүний дотоод яг хүнийг илэрхийлдэг шүү дээ. Тийм болохоор бас 5 дугаар байшин бүтээлч байдлыг илэрхийлж удирдах байгаа гэсэн үг. 5 дугаар байшин болохоор зэрэг яг өөрөө сексуал буюу нөгөө өмнөх эпизод дээр ирсэн шүү дээ, тий. Одоо дэмждэг одоо дэмжигч гэр гэсэн үг. За тэнгүүд 5 дугаар байшин чинь 4-ийн дараа орж ирж байгаа болохоор 4-р байшин дэмжиж байгаа. За тэр нь яг юугаар дэмжиж байгаа гэхэлэр гэр бүл тий гэрийг илэрхийлдэг шүү дээ 4-р байшин чинь. Тэгэхээр тэрийг дэмжиж хүүхдүүдийг ерөөхдөө 5 дугаар байшин илэрхийлж байгаа юм. Одоо гэр бүл гис чинь ерөөдөө хүүхдгөөл бол ер нь нэлээд одоо эзгүй болж ирлээ шүү дээ. Хүүхдээс ингээд амар их хайр
баяр баясгалан бүх ингэ зүйл гоё юмнууд ундардаг шүү дээ. Тэрнтэй адилхан гэрт одоо дөрөв гэр айл гэрийг дэмжиж байгаа тэр гэр нь болохоор аз жаргал өөрөө тэр баяр баясгал юмаа гэж ер нь илэрхийлж болно. За тэгээд дээрэс нь болохоор 5 дахь гэр нь хүүхдийн тийм гоё спиритийг ер нь илэрхийлдэг. Бас дээрэс нь хөөрхөн нөгөө амьдралд болж байдаг ер нь драманууд. Одоо уянгийн халилууд бол энэ гэрт холбоотой. За тэгээд та ямар нэгэн тохиолдолд хүнтэй ингээ анх чохорхож танилцаад дөнгөж уулзаад ингээд одоо болцож байгаа тохиолдолд таны энэ 5 дугаар гэр илүү их гарч ирнэ. За тэгээд дээрэс нь та ингээд өөрийгөө айгуу жаргалтай болгодог, амар ирч хүч авч чаддаг зүйл буюу одоо нөгөө хобби тэр салбарыг бас илэрхийлж байгаа юм. Тэгэхээр одоо 5 дахь гэр дээр чи ямар орд байна гэдэг шалтгаалаад таны орд одоо хобби ямар байж болох уу гэж юу н харж болно. За тэгээд сая хэлсэнчлэн 5 дугаар байшин чи яг өөрөө чиний яг хамгийн хийх дуртай зүйлийг илэрхийлж байгаа. Чиний хувьд хөвчлөлтэй зүйл гэж юу вэ гэдгийг яг өөрөөсөө асуугаад тэгэнгүүт яг би яг юу хийх дуртай вэ гэдгийг өөрөөсөө асуух юм бол энэ нь 5 дугаар байшингийн яг илэрхийлдэг зүйл нь гэсэн үг. Тэгээд 5 дугаар байшин болохоор зэрэг нарны гэрэл дүүрэн газар гэж ерөнхийдөө ойлгож болно. Eternal Sunshine гэсэн. By Ariana Grande. За ямар ч гэсэн нарны гэрэл дүүрэн тийм газраар төсөөлүүлж болно. Хамгийн ирж хүчтэй хамгийн эерэг гэрүүдийн нэг. Тэгээд сая хийсэнчлэн баяр баясгал драмагаар дүүрэн амьд байхын таашаалыг илэрхийлдэг. Тэр нь болохоор зэрэг яг өөрөө асуудлаас ангижрах одоо боломж зэргийг одоо илтгэж байгаа. Тэгээд мөн бас хөгжилтэй байдал, хобби, бүтээлчээр өөрийгөө илэрхийлэх зэргийг илэрхийлдэг. Энд нь болохоор зэрэг жишээлбэл таны хийсэн зураг, хоол, цэцэрлэг төрөлн зэрэг орж болно. Дээрээс нь та яаж урлагт бас яаж тий ямар одоо бүтээлч байдлаар урлагаар өөрийгөө илэрхийлж ин гэдэг ч юм уу. Бас хөрхөн юм урлагийн талын юмыг бас хөрхөн илэрхийлдэг. Аливаа зүйлд бүтээлч хандах байдлыг илэрхийлдэг болохоор бас айгүй гоё гэр. За тэгээд 5 дугаар гэр нь болохоор зэрэг яг өөрөө чиний хамгийн анхны хүүхдийг харуулдаг. За яг үнэндээ яг хүүхэдтэй холбоотой бүх зүйлийг харуулдаг ч гэсэн голчлаа яг чиний анхны хүүхдийн зан чанар гих мэтчлэн зүйлсийг ер нь бол харуулдаг. За чиний асарж байгаа хүүхэд эсвэл яг чиний өргөж авсан хүүхэд ч юм уу чиний одоо яг өөрийн чинь хүүхэд гих мэтчлэн яг энэ хүүхэдтэй холбоотой бүх зүйлүүдийг 5 дугаар гэрээс харах боломжтой. За тэгээд 5 дугаар гэр нь хүчтэй хүмүүс байлаа гэж бодъё л та тийм. Тийм байх юм бол яг хүүхэдтэй холбоотой ажил хийдэг байх боломжтой болж ирдэг. За жишээлбэл багшлах хүүхдийн эмч гих мэтчлэн одоо мэрэгчлэр сурч боловсроо төгссөн одоо ажиллаж байгаа хүмүүс 5 дугаар гэр нь хүчтэй байх боломжтой. Чиний хүүхдэд хандах хандлагыг илэрхийлдэг. Зарим хүмүүс чинь хүүхдэдний хавар дургу байдаг шүү дээ. Тэгэхээр одоо тэр гэсэнд одоо жишээлбэл Scorpio гэдэг ч юм. За ямар ч гэсэн нэг тиймэрхүү. За тэгээд бас яг чиний дотоод хүүхдийг чи илэрхийлж байгаа. Inner child гэж ярьж байгаа. Тэгэхээр дотоод хүүхдийг чи илэрхийлдэг болохоор хэрвээ чи яг өөрийнхөө амьдралд гаццсан гэж бодож ивэл одоо амьдрал чинь нэг л хэвэн уйтгартай ингээл би амьдрмааргүй байна гэж бодох ч юм уу. Тиймэрхүү зүйл гарч ирэх юм бол яг өөрөөсөө хүүхэд байхдаа юу хийх дуртай байсан бэ гэдгээ бодоод тунгаагаад тэгээд тэр зүйлээ хийх гэж оролдоорой гэж 5 дугаар гэр биднэрт зөвлөдөг. 5 дугаар гэр нь бас яг өөрөө шахалтгүйгээр хийдэг зүйлсийг бас илэрхийлдэг. Нэг хийчихвэл дараа ингээд дахин ингээд төрсөн юм шиг одоо санагддаг зүйлс гэсэн. Шин мэдрэмж. Тэгэхээр одоо хобби болж эхэлж байгаа юм л да тий. Одоо маш их ядарсан байсны маш их одоо ажил хийсний дараа яг хоббигоо хийхээр амар гоё идэв шүү дээ. Тэр шиг л одоо гэсэн үг л дээ. 5 дугаар гэрт чинь ямар гариг байна? 5 дугаар гэрт дээр чинь ямар орд байна гэдгийг шалтгаалаад яг ямар хоббигоор хичээллэх чинь харагдаж байгаа гэсэн үг. За жишээлбэл ангараг гариг байх юм бол дасгал хийдэг болох ч юм уу тий. Спортын одоо бас хобби гэж болно шүү дээ. Эсвэл яг ямар нэг бүтээлч байдал илэрхийлдэг. Гар урлалаар юм хийж мэддэг. Тийм хобби ч гэж болно. Тэр чинь одоо Меркури л гэсэн үг. Тийм, Меркури эсвэл Gemini байгаа тохиолдол те. Эсвэл яг Pisces загсны орд морд байх юм бол илүү ганцаараа байх дуртай. Ганцаараа айгүй гоё таашаагаал эсвэл амар их чөлөө цагаараа юм ингэж бодож төсөөлж
мөрөөдөөл delusional болоо тэгж байх дуртай гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмуд гарч ирнэ. За тэгээд 5 дугаар гэр нь болохоор зэрэг яг бас өөрөө чиний одоо чамайг хамгийн аз жаргалтай болгодог зүйлийг хийх хэрэгтэй шүү гэдгийг бид нар сануулдаг. Амьдрал гэдэг бол яг өөрөө зөвхөн ажил гэдэг зүйл биш шүү гэдгийг одоо 5 дугаар гэр бид нар сануулдаг. Маш их ажил дунд юу гэдэг вэ нэг хэсэгхэн хязгааргүй зовлон дунд хэсэгхэн жаргал амттай гэдэг үл юм үлээ. За яарч исэн чонор хийсэн үг заяо. Яг тэр шиг яг ингээд маш их хязгааргүй их ажил дунд заяо. Яг жижигхэн энэ 5 дугаар гэрийн яг энэ фан тэг хөвжөлтэй сайхан байдал энэ бол ингээд амттай байдаг гэсэн үг. Одоо 5 дугаар байшин мөн басгүй хайр дурлалын амьдралыг чинь илэрхийлдэг. Яг ихэнх хүмүүс болохоор зэрэг яг ингээд сэтгнэд ч юм уу те яг ингээд ямар нэгэн хүнтэй ингээд хамт байхаар ер нь нийтлэн амьдралаас ингээд таашаал авдаг шүү дээ те. Тэгэхээр амьдралаас авах бүх таашаалыг яг 5 дугаар гэр илэрхийлж байгаа болохоор яг энэ хайр дурлалын амьдрал нь бас ингээд орж ирж байгаа гэсэн үг. Тэгтээ зөвхөн романс шүү дээ. Романс. Одоо краш харах гэдэг шиг те. Краш хараал амар ингэж давталж маглаа. Гоё байгаа л те. Драматик үйл явдлаа нөгөө краш нөөр хүнтэй явж байгаа гэж мэгэл. Гэдэг шиг ер нь тиймэрдөө юм илэрхийлж байгаа. Тийм нөгөө butterflies in my stomach гэдэг шиг те. Тийм гизэн дотор эрвэхий ингээл эргэлдээл шиг тиймэрдөө хөрх юм илэрхийлж байгаа. 5 дугаар гэр нь бас ерөөхдөө нэлээд хүчтэй байх юм бол тухайн хүн яг ингээ болцоол яваад идэг хүн болчдөг. Яг ингээд энэ одоо player гэж хэлдэг шүү дээ тий. Яг ингээ болцоол драмагаар одоо өвчлсөн гэх юм цаашийн драматик айгуу дуртай. Ингээд нэг ингээ хүнтэй болцчоол тэгэл өөр хүнтэй болчих. Дахиад өөр хүнээс шинэ мэдрэмж амаа сайлдаг юм уу? Ер нь бол тийм хүн болчдөг. Тэгээд яг 5 дугаар гэр нь болохоор зэрэг яг өөрөө хайр дурлалын амьдралыг бас илэрхийлдэг ч ихсэн тууштай харилцааг илэрхийлдэггүй. Тууштай харилцааг 7 дугаар гэр илэрхийлдэг. 5 дугаар гэр нь зүгээр л яг ингээд flirtтэй ингээд setting-эл ингээд чиний сонирхож байгаа хүнтэй албатай л. Тий илүү нэг ингээд хөнгөн хийсвэр тийм зүйл гэсэн. Харин 7 дугаар гэр нь илүү тууштай serious ингээд нухацтай авч үздэг. Тийм одоо харилцаа холбоо, хайр дурлалын харилцаа холбоо гэсэн. 5 дугаар гэр нь бас яг өөрөө амьдралд яг эрсдэлтэй зүйл хийхэд тэрнээс авах таашаалыг бас илэрхийлж байгаа. Тэр нь болохоор зэрэг яг одоо бидний одоо ярих чаа gambling. Gambling буюу одоо мөрөөтэй тоглоом 1xbet. Тийм ёо 1xbet-с жоохон холхон орой хүмүүс. Яг нь 5 дугаар гэр дээр нэг хадтай яндаатай хүмүүс байдаггүй бол ер нь тийм юмнаас хол явах хэрэгтэй. 5 дугаар гэр нь бүх төрлийн мөрөөдөд тоглоомыг илэрхийлдэг. Одоо жишээлбэл 1xbet байна, казино байна. Тийм. Одоо морины уралдаан байна. Үнэл тусалт. Ингээ ямарваа нэгэн байдлаар ингээд эрсдэл гарангуудаа тэрнээсээ ингээд мөнгө олонгууд таашаал буцаад явж байгаа шүү дээ, тий. Тэр юмнууд илэрхийлэгдэж байгаа. Тийм. Тэгээд яг үр дүн нь яг азнаас хамаардаг тэр бүх үйл ажиллагааг 5 дугаар гэр харилцдаг. Тэгээд эндээс ер нь бол ингээд сонсоод ах нэ 5 дугаар гэр нь яг өөрөө зүгээр л яг таашаал гэдэгтэй маш их холбоотой байгааз ингээ хайр дурлал, хобби, тэнгүүд энэ гэмблинг орж ирж байна. Тэг хүүхдүүд гих мэтчлээ энэ бүх зүйл яг биднэрт ингээ таашаалыг өгч байгаа шүү дээ. Хоббигоо хийхдээ бид нэр асар их ингээ аз жаргалтай гоё гэдэг тийм үү. Яг энтэй адилхан яг хүүхдүүдэд харах ч юм уу. Иймэрхүү зүйлстэй холбоотой ингээ гэмблинг хийх ч юм уу. Ингэх юм бол яг биднэрт ингээ асар их таашаал орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр яг 5 дугаар гэр нь яг өөрөө ерөөхдөө яг маш их таашаалтай холбоотой болж ирж байгаа. За тэгэхээр 5 дугаар гэр дээр одоо жишээнүүд гэх юм бол тий. Бархас байд 5 дээр их юм бол яг тэр хүн илүү одоо өөрийнх нь баяр басалт хязгаар гэж байхгүй. Ер нь Jupiter чинь тийм штэ. Хөрсөн болгонд тэлдэг. Тэгтээ тэлээл хийдэг. Хязгаар гэж байхгүй. Тэрэн шиг яг эргээд сөрөг тал орж ирж болох нь одоо хитрхий донтох юм уу те. Тэр одоо баяр басалт хитрхий донтох, ажил албаа ингээ хаян байж зугаа цэнгэл рүү хандаж хөөх гэдэг ч юм уу. Тиймэрхүү хандлага байж магадгүй. Тэгэхээр бүр санжир гараг 5 дээр байх юм бол бүр ер нь ийм зугаа цэнгэлээс илүү хол. Гэхдээ ер нь хүүхдүүдтэй нэлээд хатуу ширүү
болж ирж байгаа. тий одоо нэг чанга хатуу эцэгчүүд байдаг шиг тийх бах тий. Тэгээ Плуто буюу одоо дэлхийн ван бас 5 дээр байгаа дэрэнгүүд ер нь бас их хэцүү, маш хэцүү болдог. Санжир гараг дээр бас нэг юм бол бас хүүхдтэй болох гэж нэлээ бодно. Бараа нэг 30 90 гарсны дараа гэдэг ч юм. Харин тэнгууд бас их жоохон хэцүү болж ирж байгаа. За тэр жоохон. За Плутог одоо ирсэн. Плуто дээр бол одоо Плуто ч өөрөө амар хүл төрөлттэй холбоотой юм шүү дээ. Тэнгүүд 5 дахь гэр дээр буюу баяр бяцлан гэр дээрээ Плуто ороод ирэнгүүд жинхэнэ хаалт гэдэг шиг одоо яг тэр баяр бяцлын салбарт амар зовлон үзэх ёстой зовлон гэдэг зүйлийг авчираад байгаа. Одоо хүүхэдгүй болох ч юм уу тий. Одоо тиймэрхүү үйл явдал болж болно. За эвгүй сэтгэл хадгалаа. 6 дугаар гэрлэг тэгвэл орцгоо. За тий. За 6 дугаар гэр нь болохоор зэрэг яг хэд хэдэн бас түлхрүүгээр тодорхойлогдож болно. Нэгдүгээрт ажил, хоёрдугаарт эрүүл мэнд, гуравдугаарт өдөр тутмын хэвшил. Дөрөвдүгээр царан тэжээвэр амьтад. Хамуур. За тиймэрхүү зүйл илэрхийлж байна. За тэгээ дээрэс нь нэмэх юм бол фитнес илэрхийлж байна. За тэгээ альва ямар нэгэн систем буюу системтэй байдал. За тэгээ аналитик тэр одоо зүйлс. За тэгээ мөн ажлын туршил habits буюу одоо work habits буюу одоо ажил дээр байхдаа хийдэг зуршлууд ч юм уу. Тэгээ бас зохион байгуулалтыг илэрхийлдэг. За тэгээд ямар нэгэн сервис буюу одоо ямар өгөгдөж байгаа үйлчилгээ. 6 дахь гэр чинь өөрөө бас нэг талын үйлчилгээ, сервис гэсэн үг. Үйлчлэгний салбар гэж хэлж болно. За тэгээд 6 дугаар гэр нь болохоор зэрэг яг өөрөө 6 дахь ордтой холбоотой болчихж байгаа. Тэр нь охины орд. Тэгэхээр охины орд нь болохоор зэрэг яг таад маань одоо охины ордыг сонссон бол яг юу илэрхийлдэг бол мэдж байгаа. Тэгэхээр охины орд нь яг өөрөө ажил, эрүүл мэнд гэх мэтчлэн одоо зүйлсийг илэрхийлдэг шүү дээ, тийм. Тийм болохоор бас 6 дугаар байшин яг өөрөө охины ордтой холбоотой болохоор бас эдгээр зүйлсийг илэрхийлж байгаа. За тэгээд хүчтэй одоо 6 дугаар байшинтай хүн болохоор зэрэг яг өөрөө маш их аналитик сэтгэлгээ сайтай, одоо эрдэмтэд байдаг ч юм уу те. Шүүмжлэх сэтгэлгээ маш сайтай, нарийн ширийн зүйлийг маш их анхаарч үздэг тийм хүмүүс байдаг. 6 дугаар байшин болохоор зэрэг яг өөрөө сүүлчийн хувийн байшин, одоо personal гэрүүд гэдээ яриадсэн шүү дээ. Яг 1-6 болохоор зэрэг нөгөө хувийн байшин, тэнгууд сүүлчийн хувийн байшин. Тэгэхээр яг чамтай хамааралтай зүйлс яг энэ дээр орж ирж байгаа. Тэгэхээр яг чамтай хамааралтай буюу яг зуршил, эрүүл мэнд, ажил гэх мэтчлэн зүйлсийг одоо 6 дугаар байшин илэрхийлдэг юм байна. За тэгээд 6 дугаар байшин болохоор зэрэг өөрөө бас caring буюу уналтын байшин. За тэгэхээр энэ уналтын байшин болохоор зэрэг яг өөрөө юг илэрхийлдэг юм бэ гэхлээр бие махбодын ертөнц гэхээс илүү оюун санаа одоо дотоод одоо төвшөнд илэрдэг гэсэн үг. 6 дугаар гэр нь болохоор зэрэг яг бас өөрөө эрүүл мэнд болон ажлыг ингээ илэрхийлдэг гэдэг жаа штэ тий. Тэгэхээр энэ хоёр нь хоорондоо бас маш тийм нягт холбоотой байгааз. Яг ингээд эрүүл мэнд байхгүй бол ажил хийж чадахгүй. Ажилгүй бол мөнгөгүй болохоор одоо эрүүл мэндийг үзүүлж чадахгүй. Хоолноос аваад шинэрхтээ шимтжил аж чадахгүй. Гэхдээ бас угаасаа тэгэл бас Монголын жишээн дээр бол одоо ажилгүй бол одоо тэгээд эндээшээ төлөхгүй бол тэгээд эрүүл мэндийн даатгал бас төлөхгүй, эрүүл мэндийн даатгал бол бас үзүүлж чадахгүй болж байгаа юм. Аа Монголтой холбоотой тийм. За ямар ч байсан яг тэрийг илэрхийлж байгаа. Тэгээд бас ямар нэгэн байдлаар чи хийх дургүй ажил явах юм бол те маш их стресстэй ажил явах юм бол чиний эрүүл мэндэд угаасаа маш их муугар нөлөөлнө. Тэгэхээр яг энэ хоёр нь хоорондоо маш их юм нэгт холбоотой байгааг ингээд харж байгаа байх. 6 дугаар байшин болохоор зэрэг яг хамт ажиллаж байгаа хүмүүсийн харилцааг хариулдаг. Одоо чамд яг яаж хандж чинь, чамд яг маш сайхан хандж чинь үү, эсвэл дундаж чинь яг ямар хөө байна тий. Тэрийг ерөөд бол одоо харуулна. Тэгээд бас тохиромжтой ажлын байрыг харуулдаг. Одоо чи ганцаараа ажиллах уу, эсвэл яг том корпорацид орох уу, эсвэл зүгээр л яг гэрээсээ ажиллах уу гэх мэтчлэн энэ бүх зүйлсүүдийг 6 дугаар байшингаас харах боломжтой. Өдөр тутмын зан үйл, зуршил зэргийг илэрхийлж байгаа.
биеийн одоо эмзэг сул хэсгийг илэрхийлдэг. Өдөр тутмын зам үйл зуршил зэргийг илэрхийлж байгаа болохоор энэ нь эрүүл мэндтэй бас холбогдчихж байгаа юм аа. Буруу дадал зуршилтай хүн байх юм бол эрүүл мэндтэй маш хохиролтой тий. Тэгэхээр одоо жишээлбэл түргэн бол өдөр болгон идээд идэх ч юм уу. Тэгэх юм бол угаасаа тэртээ тэргүй дотоод ирэхтэн чинь одоо маш их мууд нь шүү дээ тий. Тэгээд бас жин нэмдэг ч юм уу. Иймэрхүү зүйл байгаад байх юм бол угаасаа тэртээ тэргүй одоо эрт нас эцэслэх гэх мэтчлэн зүйлс болох. Тийм зүйл болно. Тэгэхээр яг буруу дадал зуршил эрүүл мэндэд сөргөр нөлөөлнө. Тэрийг л ер нь зурдаг гэрийг ойлгуулах хүсэж байгаа. Тийм болохоор ажил мэргэжлэмс зөв сонгоод өөрийнхөө одоо сэтгэл санааны хувьд бас ингээд зуршлын хувьд зөв байж эрүүл мэндийн сайн байх шүү гэдэг зүйлийг харуулж байгаа. Тэгээд тухайн зуршлыг бас яг зуршил болох гэж маш их уддаг болохоор бас нэлээ их хүч хөдөлмөр шаарддаг. 6 дугаар ордоо болохоор зэрэг маш олон хүмүүсийг төлөөлүүлдэг. Хамт ажиллаж байгаа хүмүүс, чамд ажиллаж байгаа ажилчид, чамд үйлчлдэг хүмүүс, үсчин, жижүүр, зөөгч, одоо эрүүл мэндийн ажилчин гэх мэтчлэн. Эсвэл чи үйлчлж байгаа хүн. Буюу одоо таны дарга гэдэг ч юм уу. Тэжээвэр илэрхийлж байгаа. 6 дугаар байшин болохоор зэрэг бас өөрөө 2 улаан 10 дугаар байшинтай яг адилхан карьер санхүү мөнгөний байшин гэж ерөнхийдөө бол явдаг. 2 6 10 болохоор зэрэг яг өөрөө газрын байшин болохоор мөнгөний байшин гэж ер нь явдаг гэсэн үг. 2 дугаар байшин болохоор зэрэг яг өмнө нь ярьсанчлан өөрийн эд хөрөнгийг илэрхийлж байгаа шүү дээ тий. 6 нь болохоор зэрэг яг чиний ажлын байрыг илэрхийлж байгаа. 10 нь болохоор зэрэг яг чиний карьерийг илэрхийлж байгаа. 6 дугаар гэрээс өөр эрүүл мэндийн бие махбодын байдлыг төрсөлсөн амар олон илэрхийлдэг зүйлс байдаг. Жишээлх юм бол нарчин өөрөө бас ерөнхий эрүүл мэндийг илэрхийлээд байдаг шүү дээ. Бас одоо өөрөө эрч хүчийг илэрхийлдэг. Ангараг бол өөрийн чинь яг ингээд энерги амбиц гэдэг шиг тий. Тэр ингээд бүх зүйл зарцуулж байгаа энерги эхэлж байгаа бол мандалд ордвол ер нь гадаа төрөх ямар төрхтэй харагдчих, бие махбод ямар хэлбэртэй гэдэг ч юм. Тиймэрхүү зүйлийг харуулж байгаа бол яг 6 дугаар байшин болохоор яг таны эрүүл мэнд гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр ер нь бол 6 дугаар гэр бол их чухал. 6 дугаар гэр дээр жоохон хэцүү гариг мэрэг ороод ирэх юм бол эрүүл мэндийн хувьд тэр хүн мэдээж ямар нэгэн хэцүү зүйл болох магадaltaй болно гэсэн үг. Тэгээд бас сэтгэц зовлон бие махбодын эрүүл мэнд хоёулаа чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Зөвхөн яг евро нэгэн тийм симптом буюу шинж тоо илэрч гарч иж байгаа шүү дээ тий. Тэрийг нь эмчлээд яг юм хангалттай биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Илүү гүнзгийрүүлээд жинхэнэ шалтгааныг нь олох хэрэгтэй. Өмнө нь хэлсэнчлэн яг эрүүл мэнд чи яг дадал зуршилтай нэгт холбоотой болохоор ухаан дадал зуршил болгоно яг өөрөө хянах хянаад тий зохион байгуулах хэрэгтэй систем гэдгийгсэн шүү дээ. Систем зохион байгуулалт гэсэн болохоор яг зохион байгуулалтыг төлөвлөөд хянаад тэгж явах хэрэгтэй гэдгийг одоо 6 дугаар байшин сануулад байгаа юм л да. Зөв хоолтын системтэй, зөв амьдралын ажлын хэв маягтай. Амьдралын хэв маяг бас одоо 6 дугаар байшин чинь илэрхийлж байгаа. За тэгээ 6 дугаар гэр дээр матарын орд морд байх юм бол тэр хүн мэдээж өөрийнхөө яг work habit амар хариуцлагатай ханддаг. Сахлаг баттай хүн байх бах. Тэгээ тэрийгэ дагаад эрүүл мэндийн хувьд ч хүмүүстэй санааны хувьд ингээд яг боломжийн байдаг баг. Бидний бие махбод биднэрт яг бас өөрөө үйлчилж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Бие махбодыг бас одоо 6 дугаар байшин ингээд одоо илэрхийлж эхэлж байгаа юм аа. Өдөр болгон одоо бие махбод чонд үйлчилж байгаа шиг чи бас бие махбодтой өөрт нь үйлчлэх хэрэгтэй гэдгийг одоо сануулж байгаа. Сайхан эрүүл хоолоор хаалцах тий. Гой тасгал хөдөлгөөн хийгээд жоохон салхинд гаралтай юм чинь. Жоохон яриад ирнэлтж хөрөлдөөд өөрийгөө сайхан энергиэр цэнгэлээд авчих гэдэг ч юм уу тий. Бие махбод чинь юу хэлж байна? Тэрнийг нь яг ингээд өөх хэрэгтэй. Гэхдээ яг ингээд буруу зүйлийг өөх хэрэгтэй биш, яг сайн зүйлийг өөх хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй. Одоод бол хогийн сав бишээ гэдэг шиг хаалтанда анхаарцгаая монголчуудаа. Монгол ус дэлхийд хорт хавдраар нэгтчих хэвчээ байна. Тэгэхээр бүгд хаалтанда анхаарыг тостой өмнө яраас газтай онда хөөтий муухгүй бай, хаалтчээ твтгэхгүй бай гэх маш олон тийм дадал зуршлыг монголчууд амар хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр тэрэн дээр нэмэлт зүгээр анхаарал хийсэн. Инфлюенсер.
За энэ ч яг. За тэгээд 6 дугаар байшин болохоор зэрэг яг бас өөрөө бүх дадал зуршлыг удирддаг. Шүдэ авах, шүршүрт орох гэх мэтчлэн энэ бүх үйлдэлүүдийг одоо удирдах байгаа. Бас гэрээ ажлыг одоо удирддаг. Одоо гэрээ цэвэрлэх, тоосоос оруулах, хувцас авах гэх мэтчлэн энэ жижиг сажиг зүйлсүүдийг бас 6 дугаар байшин чинь илэрхийлээд байгаа. За 6 дугаар байшинд бас яг өөрөө зарцнаар орж байгаа. Одоо чамд үйлчлдэг зарцнаар мөн бас хөө сантехникч, цэцэрлэгч, үйлчлэгч гэх мэтчлээ яг ингээд чамд бүх төрлөөр үйлчлдэг хүмүүсийг яг 6 дугаар байшин илэрхийлж байгаа. За тэгээд яг бас нэг хөөрхөн зүйл нь 6 дугаар байшин гэрийн тэжээвэрэнтийг илэрхийлнэ. Нахамуур гэл. За гэрийн тэжээвэрэнтэд нь болохоор зэрэг яг өөрөө чамд үйлчилж байгаа. Чи ч гэсэн тэднэрт үйлчилж байгаа гэдэг бас ингэ санах хэрэгтэй. Амар хөөрхөн талаар үйлчилдэг тий. Ерөнхийдөө яг гэрийн тэжээвэрэнтэд яг чиний сэтгэл санааг өргөх ч юм уу те. Эсвэл хажууд чинь ингээ хань болох гэх мэтчлэн үйлчилгээг одоо үзүүлж байгаа шүү дээ те. Тэнгүүд чи болохоор зэрэг яг өөрөө гэрийн тэжээвэрэнтэд яг ямар үйлчилгээг үзүүлж байгаа вэ гэхлээр хооллолж юм. Онлж юм. Одоо вакцины тулганд намруулж ийн гэдэг ч юм уу те. Тэгэл нэг хөөрхөн хоёулаа нэгэндээ үйлчлдэг. Тэр амьтад бол аюу хөөрхөн танд ингээ сэтгэл санааны дэмжлэг ээр ингээ үйлчлээд таны ингээ даажралтай байлгаад байгаа нээр хөөрхөн. Тийм. Тэр нь болохоор зэрэг яг бас өөрөө эрүүл мэндэд чинь бас нөлөөлж байгаа гэсэн. За тэрийг дагаад манайхаа амтан үрчил тавцгаая. Йоо. За sorry. Заашлаа. За 6 дугаар гэр нь бас яг өөрөө duty and service буюу үүрэг болон үйлчилгээг одоо хариуцж байгаа. Үйлчилгээл гэж амар хэрж дээ. За тэгээд хүчтэй 6 дугаар байшинтай хүн болохоор зэрэг ямар байд юм бэ гэхлээр маш их зохион байгуулалттай. Яг цагтаа ирээ, цагтаа тардаг. Яг хэрэгтэй зүйлсээ яг хаанаас болохоо маш их сайн мэддэг тийм хүмүүс эдэг. Мөн бас хөө яг эмч, совилогч эсвэл эрүүл мэндийн ажилчид яг юм хүчтэй 6 дугаар гэртээ байд юм байна. Эдгээр ажилчид нь болохоор зэрэг яг өөртөө маш их шаргуу хөдөлмөрлөх ёстой. Нарийн ширээ зүйлийг анзаараад тэр өвчтнүүдтэй яг ингэж үйлчлэх хэрэгтэй болохоор яг ингэж 6 дугаар байшин хамаарагдаж байгаа гэсэн үг. 6 дугаар байшин хүчтэй хүмүүс ангаах ухаан эсвэл яг бусад эдгээр мэрэгчлэр төгсдөг. 6 дугаар байшин хүчтэй хүмүүс бас яг эдгээр мэрэгчлээс гадна эдгээр мэрэгчлэр одоо заавал ингэж төгсөх ёстой гэсэн үг биш. Хэрвээ төгсөөг байх юм бол 6 дугаар гэрчин хүчтэй байх юм бол маш их ажилдаа дуртай буюу яг юм workaholic тэнгүүдээ бас өндөр амжилтанд хүрдэг тийм хүмүүс байдаг юм байна. Сар өөрөө бас 6 дугаар гэр мэд дээр ах юм бол тэр хөө ер нь айгүй хүмүүст үйлчлж тусалдаг гэдэг ч юм уу те. Тиймэрхүү болно. За тэгээд бидний бас хөрхэн ярих туртай сэдвэх юм бол сугар гарах хэрвээ 6 дугаар гэр дээр ах юм бол ер нь хамт олон дундаасаа одоо хайр ирнэ гэдэг шүү те. Хайр ирнэ. Заяаны зам дээр гэдэг шүү. Заяаны ажил дээр. Заяаны ажлын хамт олон дунд ч юм байгаа шүү гэж хэлээд. Гэхдээ би нэг амар хөөрхөн юм уншсан шүү дээ. Яг soulmate гэдэг нь болохоор зэрэг яг өөрөө заавал хүн байх одоо албагүй гэрийн тэжээвэрэнд хүртэл байж байх боломжтой байдаг гинэ. Тэгэхээр яг уу заяаны зам дээр заяаны тэжээвэр. Тэжээвэр байж ч болно. Тэгээ soulmate гэдэг нь одоо заавал ингэдэг нэг заяаны гэсэн үг бол биш шүү дээ тий. Яг soul mate болохоор яг ингээд чамд ингээд одоо зааж байгаа л нэг зүйл гэсэн үг шүү дээ. Яг еврон юм одоо тийм lesson одоо хичээл заах гэж ирж байгаа хүмүүс л гэсэн үг л дээ. A Dog's Purpose гэдэг бас кино байдаг. Тэрэн дээр болохоор нэг нохоо ингээд нохоо олж сүрэнгүүтээ нэг эзэн дээр очиод тэр эзнээсээ санаандгүй байлаар хагцчдаг. Тэгээд дараа төрөлдөө өөр нохоо олж төрсөн ч гэсэн яг тэр сүмсээрээ явсаар агаад бүр 50 гарцсан хөвшин эзнээ баг 3 нохоо амьдрал тулж үтснийхаа дараа очиод тийг тэр эзэндээ би шүү гэдэг мэдрэглийн тулд яг тэр үедээ хийсэн үйлдэлээ хийдэг тийм кино байдаг. Бата жоохон дэлгэжлээ. За яг. За. Угаасаа 6 дугаар гэр ингээд дуусчлаа. За 6 дугаар гэр юм байна. За одоо тэгвэл одоо 7 дугаар гэр лөө орцгоо. За бидний бас сонирхолтой салбар шүү 7 дугаар гэр бол. За ингээд та бүхний хүссэн хүлээсэн хайр. Тэгж хайр, гэрлэлт, партнерийн одоо ихэнх хүмүүс ер нь хайр дурлалын сэдвт амар дуртай байдаг гэж би боддог. Тийм болохоор энэ талаар гоё юм ярьж өгье.
За 7 дугаар гэр нь болохоор яг өөрөө харилцаа холбоо гэрлэлт хууль эрх зүйн асуудал зэргийг илэрхийлдэг. Кардинал хаус юм байна. Кардинал гэдэг нь болохоор яг өөрөө чухал нөгөө салбарууд ангулар хаус тийм чухал салбаруудыг илэрхийлдэг гэрийг илэрхийлж байгаа. Тэгэхээр одоо 7 дугаар байшин чинь кардинал болохоор гэрлэлтийг илэрхийлж байгаа маа. Партнертайгаа удаан хугацаанд амьдрах учраас тий гэрлэлт. Ерөнхийдөө яг хүн чинь яг 20 за яг дунджаар нэг 25, 26, 28 тэр хүртэл одоо ганц би одоо за ганц би ч юу зүгээр гэрлэхгүй явна шүү дээ тий. Тэнгүүд тэрнээсээ хойшоо яг ингээ гэрлэлт болоод ирэнгүүд яг хүн хөлтлээ ч юм уу гэд гэрлэж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд за яг ингээ 70-таа ч юм уу тий 75-таа ингээ өглөө гэж бодоход ингээ бүхэл бүтэн 50 жил нэг хүнтэйгээ ингээ нөгөө хүнтэйгээ ингээ зарцуулж байгаа байхгүй. Тэгэхээр ингээ энэ яг хүний амьдрал маш их чухал гэдгийг бас ингээ илэрхийлж байгаа юм. Тэгээс дээрээс чинь гэрлэлт чинь өөрөө хуулиар баталгааждаг. Тэгэхээр бас хууль эрх зүйн асуудалтай бол энэ гэр дээр бол холбоотой болоод ирж байна. За тэгээд 7 дугаар гэр нь болохоор зэрэг яг өөрөө маш хүчирхэг гэр. Одоо хамгийн хүчтэй гэр гэх юм бол 1-р гэр, тэгээд 10 дугаар гэр орно. Тэгээд 7, тэгээд 4 гэж явж байгаа. Тэгээд цаашаа ингэж явна бол ер нь бол явдаг. За тэгээд 7 дугаар гэр нь болохоор зэрэг яг өөрөө жилүүрийн орттой холбоотой. 7 дугаар орттой буюу жилүүрийн орт тий. Үхрийн орт нь болохоор зэрэг бүр өмнө нь хэлсэнчлэн яг өдрийн сугар. Өдөр харагдах сугар. Жинлүүр нь болохоор зэрэг шөнийн сугар гэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр яг ингээд шөнийн сугарыг буюу жинлүүрийн ордонд 7 дугаар байшин удирдах байгаа. За тэгэнгүүт заяа яг эндээс сонирхолтой болж ирнэ. Ascendant гэд буюу мандалт гэдэг чинь яг нар мандж байгаа хэсгийг илэрхийлж байгаа шүү дээ. Тэгэхээр 7 дугаар байшин чинь яг ascendant буюу AC-г яг эсрэг нь буюу DC шүү дээ. 180 градус гэдэг шүү дээ. Яг эсрэг нь шүү дээ. Тэгэхээр яг ингээд шөнийн сугар гэдэг нь эндээс бас ингээд харагдаж байгаа. Яг нөгөө нэг нар жаргаж байгаа буюу ингээд орой болоод шөнө болж байгаа гэдгийг эндээс илэрхийлж байгаа. Тэгэхээр ингээд бас вау багаж ч гэх шиг за. Вау. За тэгэхээр жинлүүрийн ордонд болохоор зэрэг яг өөрөө гоо үзэсгэлэн дуртай, сэтгэл татан байдал дуртай, эв нэрнэлтэй байхыг хүсдэг шүү дээ. Тэгэхээр 7 дугаар байшин ч гэсэн яг энтэй адилхан яг нөгөө нэг гоо үзэсгэлэн илэрхийлж байгаа. Тэгээд бас одоо жинлүүрийн орчиг relationship буюу харилцаа холбоог илэрхийлж байгаа. Ер нь бол one to one relationship буюу нэг хүн нэг хүнтэйг харилцааг илэрхийлж байгаа. Тэгээ гэрэлт чинь угаасаа ив наримталтай байх шаардлагатай шүү дээ. Хоёр хос ингээ хоорондоо маш удаан хугацаа туулахын тулд эвтэй байж ээж удаан хугацаа туул. Гэхдээ яг хуу conflicts make us stronger гэдэг үг гэдэг шүү дээ. Энэ зөрчилдөж бас илүү хүчтэй болно гэдэг шиг яг нэг хоёр хүн хэдийгээр эвтэй байгаа ч гэсэн яг ингээ дотроо яг юу болоод байгааг хэлэхгүй байх юм бол тэр харилцаа ер нь бол утгагүй. Тийм болохоор конфликт гэхдээ конфликт нь ихтэж болохгүй ив нэрнэлтэй бас байх хэрэгтэй гэсэн үг юм л да. Relationship ярьж байна. За 7 дугаар гэр нь болохоор зэрэг өөрөө хувийн гэр биш болж эхэлж байгаа. Хувийн гэр биш эргэн тойрныхоо хүмүүс тандах хандлагыг харуулдаг ийм гэр. Гадагшааж эхлээд шүү дээ. Гадагшааж эхэлж байгаа гэрүүд гэсэн үг л дээ. За 7 дугаар гэр нь яг өөрөө бусдыг харах өнцгийг илэрхийлж байгаа. Бусдыг харах өнцөг шүү дээ. Яг чи бусдыг яг яаж харж байна? Тэрийг илэрхийлж байгаа. За тэгээд гэрчлэлтийг илэрхийлнэ. Partnership гэж ярьж байгаа. Тэрийг илэрхийлж байгаа. Хамтран ажиллах. Бизнесийн партнерууд гэж байна шүү дээ. Тийм. Бизнесийн хамтын үйл ажиллагааг илэрхийлнэ. Тэгээд яг 7 дугаар гэрээ хараад яг муу гариг байна уу, сайн гариг байна уу гэдгийг ингээд харсан үндсэн дээр та яг ганцаараа бизнес хийх үү, эсвэл яг хин нэгэнтэй хамтарч бизнес хийх үү гэдгээ бас яг шийдэж болно. Эхлэхдээ дурдсанчлан 7 дугаар байшин бүх хууль ёсны зүйлийг зохицуулдаг. Бүх гэрээ хэлэлцэл, төлбөр тооцоо гэх мэтийг одоо зохицуулдаг байна. За тэгээд хэрвээ 7 дугаар гэрт чинь ямар нэгэн азтай тий гариг байх юм бол тэрхүү гэрээ хэлцэл, тэршүү тийм хуулийн асуудал чинь маш хурдан ингээд цэцлэгдээ шийдэгдэх боломжтой болж ирж байгаа. За гэр бүл салалт бас 7 дугаар байшинд хамаарагдж байгаа. Чиний олон нийтэд харилцах харилцаа, нийгмийн үйл явдалд хандах хандлагыг илэрхийлдэг. Мөн басгүй яг нээлттэй дайснуудыг илэрхийлж байгаа. Яг ингээд чамд дургу хүмүүсийг илэрхийлнэ. Гэхдээ нээлттэй.
ил харагдах ил харагдах зүгээр ингээд те би ч юм дургу гэлээ. Тэнгүү за окей тэг ингээд тийм хүмүүс байдаг шүү дээ. Ингээд тэрийг илэрхийлж байгаа. Харин даалтаар ингээд одоо муулаад яваад байдаг даалт байснууд байдаг шүү дээ те. Одоо нана ингээд чи бол миний хамгийн сайн эз. Тэнгүүтээ хойноос нь энэ залхаа энэ хайр сан те гэлээ өөр тэгээд байдаг хүмүүс байдаг шүү дээ те. Тэр нь болохоор зэрэг яг 12 дугаар байшин дээр хамаарагдаж байгаа. За тэгээд маш сонин зүйл нь зөө 4-р гэр нь яг өөрөө аав ээжийг илэрхийлж байгаа гэсэн шүү дээ тий. Тэнгүүд 7-р гэр нь өвөө эмээгийн аль нэгийг нь илэрхийлдэг. Маш амар сонирм байгаас. За тэгээд бас 7-р гэр нь яг өөрөө чиний өөртөө хөгжүүлэх ёстой чанарыг харуулдаг. Чамд яг ямар зан чанар дутагдаад байна? Чи яг юу хөгжүүлэх ёстой байна гэдгийг 7-р гэрээсээ харж болно. 7-р гэр нь яг бус хүмүүс хандах хандлагыг үн тентнээс яг юу сурч болохыг харуулдаг. Жинлүүрийн ордон дээр хоёлаас ирж ирсэн шүү дээ. Жинлүүрийн орднууд ингээ өөрийгөө хөвчлэн яаж тодорхойлохоо ингээд мэддгүү хүмүүс байдаг. Тэгээ тэрнээсээ болоод хүмүүсээс ингээд сонсон үг болгоныг өөр дөр тусгаж аваад өөрийгөө тийм гэж бодох гээд байдаг гэдэг шиг 7-р гэр дээр бас өөрийгөө хөгжүүлэх ёстой би өөрийгөө өөрийгөө мэдэх ёстой. Одоо Эрис чинь уусаа тэр өөрийгөө мэдчихэж байгаа шүү дээ. Би бол юм гэд өөрийгөө бүрэн хүлэн зөвшөөрсөн. Тэнгүүд жинлүүрүүд болохоор зэрэг эсэргээрээ яг хүлэн зөвшөөрч чадахгүйгээр ингээд би яг хийм бэ гэж ингээд маш их олон талын үзэл бодлыг асуугаад тэндээсээ ингээд дүн шинжилгээ хийгээд тэгээд тэндээсээ одоо жоохон фейк ч юм уу жоохон худлаа дүгнэлт гаргах хандлагатай байдаг. За тэгээд яг 7-р гэр нь бас яг чамд байгаа хамгийн одоо бага зан чанар илэрхийлнэ. Одоо хамгийн бага байдаг зан чанар гэсэн. Одоо жишээлбэл жинлүүр дээр сая ирсэнчлэн яг өөрийгөө мэдхгүй байх зан чанарыг илэрхийлж байгаа. Тэгээд тиймч болохоор эсрэгцэл нь ингээд таталцдаг гэдэг дээ шүү дээ. Одоо сорнцны эсрэг төлөөд тийм сорнцны одоо хөл шиг яг ингээд чи яг өөрийгөө сайн мэдхгүй байвал чи өөрийгөө маш сайн мэддэг хүн лөө илүү татагдана тийм үү? Тийм болохоор яг ингээд жинлүүр Эрис буюу яг хоньны орд илүү их татагдаад байдаг ийм учиртай гэсэн үг. Тэгэхээр яг Эрис ч гэсэн яг жинлүүр лөө илүү татагдана гэсэн үг. Яагаад гэвэл Эрисүүд яг өөрөө тийм нэг aesthetic тийм beautiful тийм одоо үзэсгэлэнтэй хүмүүстэй тиймэрхүү зүйлсэд одоо дуртай. Тэгээд бас өөрийг нь багч болов тэнцэржүүлж байх хүнд шаардлагатай өөрсдөө шаардлагатай болохоор бас тэгж татагдаж байгаа. Тэгэхээр 7-р гэр маань өөрөө бас эсэнданд эсрэг буюу таныг ямар төрлийн хүн сонирхдаг тэрийг харуулж байгаа. Тэгээд бас тийм shadow side-ыг харуулдаг чинь. Яг ингэ чамд нууцлагдмал байдаг хэсгийг харуулж байгаа. Тэгэхээр яг энэ хэсэг буюу яг 7-р гэрийн зан чанар чамд байгаа гэхдээ нууцсан байгаа. Тэрийг яг хаанаас олж болох вэ? Бидний дараагийн ярих 8-р гэрээс. Тэгж үү. За ерөөдөө бол бас 8-р гэрээс олж болно. Гэхдээ бас хүнтэй багтаа бас олж болно. Хүнээс өөрийнхөө талаар сонсох эсвэл асуух. Хүнтэй багтаа таньж мэдэж болно гэсэн. Одоо хүн чинь сингл байхлаараа яг за би ийм хүн ингээд ингэдэг. Тийм би ийм хүн гэдэг ингэ мэдчихэж байгаа шүү дээ. Тэнгүүд бас хүн өөр хүнтэй буюу яг ингээд романтик байдлаар харьцаж байгаа хүнтэйгээ байхлаараа шал өөр болдсон шүү дээ. Жах өөрийгөө дарсан байдлаар өөр л болоод байдаг ямар ч байсан зөө. Тэгэхээр тэрийг бас илэрхийлж байгаа. Тэнгүүд яг гэрэлж штэ. Гэрлэнгүүт яг 8-р гэрийн шин чанарт нь гарч ирж байгаа байхгүй. Нууц ус юмнууд ингээ гарч ирээд тэр хүний одоо мөн чанар нь цохож гарч ирж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг бусдаа байхдаа бас яг өөрийнхөө энэ одоо нуугдсан зүйлийг бас олж мэдэж болох юм. За тэгээд 5 болон 7-гийн ялгаа гэх юм бол хоёулаа одоо хайр сэтгэлийг илэрхийлээд байгаа шүү дээ. Тэнгүүд 5 нь болохоор зэрэг яг өөрөө илүү нөгөө нэг сая хэлсэнчлэн тийм сэтэг нүүр, хөмбөн тиймэрхүү зүйлүүдийг илэрхийлж байгаа. Зөв таалагдсан. 100 цэнгэлийн байшин ч хүмүүсээ тэртээ дэргүү. Тэнгүүд болцоол те. Ямар гоё юм бэ? Ямар гоё юм бэ гэл ингээл яваад байдаг шүү дээ те. Тэр шиг ингээд 5 дугаар байшин чинь ингээд болцоог илэрхийлж байгаа. Тэнгүүд хэрвээ болцоо чинь таалагдахгүй юм бол тэгэл шууд ингээл салчиж болно шүү дээ. Ямар ч хуулийн хариуцлага үүрхгүйгээр. Ерөөдөө бол one night л гэсэн үг те. Тэнгүүд 7 болохоор зэрэг яг эсэргээрээ
relationship буюу тий яг ингээд үерхэл гэрлэлт илэрхийлж байгаа. Seriously хуцтай харилцаа. тий. Тэгэнгүүт хэрвээ гэрлэлтээс одоо салах юм бол хуулийн хариуцлага хүлээн штэ тий. Ойлгомжтой. Тийм болохоор бас ингээд 7 дугаар гэр нь илүү serious юм илэрхийлж байгаа гэсэн. 7 дугаар гэр нь ингээ хоосон байгаа хүмүүс байж магадгүй тэнгууд яг өөрийгөө за зүг гэрлэхгүй юм байна тий. Тэгж бодож ш магадгүй яг сайн мэдээх юм бол чи угаасаа гэрлэнэ. За яг би яг сайн далтыг гардаг далаалаа биш л тий. Гэхдээ ерөөд бол 7 дугаар гэрд нь хоосон байлаа гэд гэрлэхгүй байна гэсэн үг бол биш. Ерөөсөө биш шүү. Зүгээр л яг тэнд байх энерги зүгээр л ингээд маш бага зарцуулах гэсэн. Яг босод зүйлд илүү энерги зарцуулах. Тэгэхээр ер нь хэцүү гараг долоо дээр байснаас баг гараг мэрэг байхгүйс нэрээ тэгээд ер нь бол тийм. Тийм болохоор ер нь 7 дугаар гэр дээр хэцүү гараг байхгүй бол байлгах хэрэгтэй. Ер нь бол тийм. 7 дугаар гэр дээр болохоор зэрэг яг чиний хамтрагч буюу яг ингээд гэрлэхээр одоо болсон хүн биш үү тийм. Гэрлэх хүний тухайн мэдээлэл нуугдж идэг заяа. Одоо нөгөө нэг сая хэлсэн шүү дээ. Одоо Venus нь 6 дээр явах юм бол ажилласаа ингээд олдог гэдгсэн шүү дээ тийм. Одоо тийх одоо энэ мэтчлэн чиний 7 дээр ямар одоо ямар орд байна. Тэр ордыг удирддаг ямар гариг байдیں۔ Тэр гариг чи яг ямар хаус дээр вэ тий гэр дээр. Тэндээс одоо шалтгаалаад чи яг хаана одоо гэрлэх хүнийг олж болох вэ гэдгийг илэрхийлдэг. За одоо ингээд нэг жишээ авъя. Энийг ингээд ярил ойлгохгүй байж магадгүй л тий. Гэхдээ яг та тийг ингээд яг ингээд эпизод ахих тусам ойлгох хаа гэ. Ойлгох хаа. Тэгээд яг төрсний хүсэгтээ яг өөртөө гаргаад тэгээд ингээд яг ингээд хайгаад үз. За нэг жишээ авъя. Арслангийн ордны мандалтай хүн байлаа гэж бодъё. Тэнгүүд эсрэгээрээ хумбах штэ тий. Тэнгүүд хумбахын захирагч нь Uranus буюу Тэнгэрийн вон. Тэнгүүд Тэнгэрийн вон гариг яг ямар байшин дээр вэ? Тэрнээсээ шалтгаалаад хаанаас болох уу гэдг нь одоо тодорхойлогдно гэсэн. Тэнгүүд Тэнгэрийн вон нь 9 дээр явах юм бол гадаадд байдаг ч юм уу тий. Гадаад хүнтэй гэрлэх ч юм уу тий. Эсвэл одоо их сургууль гэх мэтчлэн энэ бүх зүйлүүдээс ингээд хамааралтай болж эхэлж байгаа байхгүй юу? Natural миний хувьд шинэл мэдээлэл маш сонирхолтой. За тэгээд тэхийн тул цагаа бол яг таг сайн мэдэх ёстой шүү. Тэгээд айгүй байр тооцоогүй цагаар авчаад тэрэндээ битгий итгээрээ. Тэгээд бас бит хоёр бас удахгүй яг нөгөө энэ бүх юмнуудад дуусчаад бас D9, D10 гэх мэтчлэн нөгөө нэг энэтхэгс зурхааны юмнуудыг хүргэж магадгүй. Тэрэн дээр бол нөгөө партнерыг илүү хайр дурлал илүү D9 дээр илүү одоо хайр дурлалыг D10 дээр илүү карьерийг задлж харуулдаг. За тэгээд 7 дугаар байшин хүчтэй байх юм бол яг ямар байх юм бэ гэхлээр яг тухайн хүн хэрүүл маргаан гэхээс илүүтэйгээр дипломат байдлаар илүү ингээд ямар нэгэн зүйлийг ингээд шийддэг. Бусдад зөвлөгөө өгөхдөө маш ингээд сайн хууль эрх зүйн мэргэжил эзэмшүүл маш тийм тохиромжтой болж ирж байгаа. Бас дипломат нөгөө олон улстай харилцдаг ажил, хүмүүстэй харилцдаг ажил бас хөөрхөн бичгийн ур чадвар, дипломатик бичгийн ур чадвар мэдэрч гэдэг ч юм уу. Тэр хүнд ер нь бол одоо тийм айгүй тэр зан чанарыг маш сайн өгдөг тийм гэр байгаа. 7 дугаар гэр бол ер нь бол бас хөөрхөн ерөнхийдөө гоё гэр шүү. Сонирхолтой. Тэгээ бас өөр нөгөө Викторийн хэлсэн шиг таны мандалт орны эсрэг талд байгаа орд бол таны ихэнхдээ одоо татагддаг төрлийн хүмүүс байдаг шүү. Тэгээд бас яг нэг зүйлийг ингэж хэлэхэд яг тэр ордонд татагддаг гэсэн үг бол бас жоохон биш. Тэр ордны зан чанарт нь татагддаг гэсэн үг. Зан чанар буюу одоо тийм ордны хүнийг өөрт чинь танд байхгүй шин чанар тэр хүнд байдаг болохоор тэр хүнийг энэ бол зөв зам гэж юу н хардаг гэсэн үг. Энэ бол зөв хүн шиг санагддаг танд өөрт чинь. Тэгээд бас нэг зүйл хэлье. Яг ингээд 7 дугаар гэр дээр байгаа ордны одоо муу зан чанар гэж байгаа шүү дээ тийм. Муу зан чанар нь бүр чамд хитрхи бүр үнэхээр annoying буюу ядаргаатай болж эхэлдэг. Одоо нэг жишээ авъя заяа. Хумхаа орд байлаа гэж үдлээ. Хумхаа ордны мандалттай тэгмүүд Арслангийн ордны descendant буюу одоо 7 дугаар байшин одоо Арслангийн орд байлаа гэж бодъё л доо. Тэгмүүд тухайн хүн чинь өөртөө ихтгэлтэй, тийм хүүхдэрээ тийм гинэн цайлан хөгжилтэй тийм хүнд ингээд илүү татагдсан шүү дээ тийм.
илүү бие төвтэй хүн татагдана гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт аслангийн ордны нөгөө нэг жоохон муу зан чанарууд буюу яг хитрхи өөртөө бартан байх. Ингээд бүр ингээд хитрхи хүүхдэрээ байх. Зөв хитрхи өөрийгөө бодоод байх. Тэр мэдчлэн энэ зан чанарууд унхан ордны мандалтай хүнд бүр үнэхээр ядаргаатай болж эхэлнэ гэсэн. Тэгээ тийм жоохон султалтай. За 7 дугаар гэр ингээд дууссан. За бас энэ эпизодын сүүлийн гэр 8 дугаар гэрийг ярив. За ингээд бид нэр 8 дугаар гэр буюу харанхуйн дунд ордлоо. Нам гүн дунд. За 8 дугаар байшин болохоор зэрэг өөрөө үхэл тэгээд хамтын хөрөнгө тэгээд бас секс илэрхийлж байгаа. 8 дугаар гэр нь яг өөрөө өөрчлөлтийн гэр. Энэ гэр нь болохоор зэрэг яг өөрөө чамайг цоо шин хүнд хөтлөн заяа. Гэхдээ яг энэхүү тэр хөтлж байгаа өөрчлөлтүүд нь маш их жоохон хэцүү байдаг. Одоо Плуто дэлхийн ван дээр бит хоёр ярьсан шүү дээ. Тэгэхээр Плутог удирдах байгаа гэр нь яалтчгүй 8 дугаар гэр. 8 дугаар гэр. 8 дугаар байшинг яг зүгэрлэх юм бол яг их тийм нуугдсан үн чөлөө гэсэн. Гэхдээ бүр ингээд олох гэж маш их далайн гүндэх сувд. Яг ингээд олох гэж маш их удна, авах гэж маш их удна гэсэн үг. Удахтаа бас маш их зовно гэсэн үг. Маш их ингээд хүч хөдөлмөрийн үр дүнд ингэж болж байгаа. 8 дугаар байшин буюу 8 дугаар гис чинь яг өөрөө 8 дугаар орд хилэнцгийн ордтой холбоотой болж ирж байгаа. Хилэнцгийн орд нь болохоор зэрэг өөрөө гүн гүнзгий байдал тийм одоо ирч хүч тэр бүх зүйлийг илэрхийлдэг шүү дээ, тийм. Тэгэнгүүт яг 8 дугаар гэр нь яг бас өөрөө гүн гүнзгий байдлыг илэрхийлж болж эхэлж байгаа юм. За тэгээд 8 дугаар байшин нь яг өөрөө сексэрн буюу нөгөө дэмждэг байшин. Тэгээд бас 7 дугаар гэрээ дэмждэг. 7 дугаар гэрийг дэмждэг. Тэгэхээр 7 дугаар гэр нь яг өөрөө гэрэлтийг илэрхийлдэг шүү дээ, тийм. Тэнгүүд 8 дугаар гэр нь яг өөрөө секс болон интимси буюу татан харилцааг илэрхийлж байгаа гэсэн. Татан байдлыг илэрхийлж байгаа. Тэгээд бас дээрээс нөгөө нэг хуваалцсан санхүү гэх юм. Одоо joint account гэж ярьдэн шүү дээ. Гэр бүл болонгууд яалтч хоёр хүний санхүү яг ингэж голдоо болж шүү дээ, тийм. Яг тэрийг бас илэрхийлж байгаа. 8 дугаар байшин яг өөрөө усны байшин. 4, 8, 12 энэ 3 байшин болохоор зэрэг яг өөрөө усны байшин баггүй юу? Тэгээ яг өмнөх эпизод дээр хэлсэнчлэн энэ 3 нь гурлаа үйл өгөр юм байшин. Тэгэхээр яг 8 дугаар байшин яг өөрөө илүү хувь хүний өөрийнх нь үеийн үрийн байшин гэж хүмүүс ер нь бол ярьдсан байлээ. Гэхдээ яг би бодохдоо болохоор зэрэг яг илүү яг нөгөө нэг үеийн үр гэдэг нь яг хамтрагчтай холбоотой үеийн үр гэж би бодод идэв. Яг нөгөө нэг кармагаараа нийлсэн хосууд гэх мэтчлэн ч юм те. За мэдгүй ер нь бол нэг тиймэрхүү заяа. Тэгээд 12 болохоор зэрэг илүү яг нөгөө past life карма гэж би бодод идэг. Өнгөрсөн амьдрал. Тийм өнгөрсөн амьдралын карма. За энэ ч яах вэ? За буцаад 8 дугаар байшин руу оръё. 8 дугаар байшин болохоор зэрэг өөрөө бас хориотой зүйлийг захирдаг. Тэгээд бас төрөлд, үхэлд, дахин төрөлд, секс, хамтын өмч хөрөнгө, өв залгамжлал, тэгээ гэрлэлтээр дамжуулан орж ирэх санхүүгийн ашиг орлогыг илэрхийлж байгаа. Тэгэхээр одоо sugar daddy л гэсэн үг л дээ ер нь. Sugar mommy, sugar daddy. Тэр нь бол тэгээд одоо sugar daddy буюу яг одоо 90 настай хүнтэй 20 настай хүн гэрлээ. Тэгээд 90 настай хүн нь өнгөрчээ. Дараа 20 настай хүн нь тэр 90 настай хүний одоо хамаг хөрөнгийг өвлөн авах байгаа гэсэн үг ээ. Гэхдээ энэ нь болохоор зэрэг яг нөгөө нэг өв залгамжлал биш. Гэрлэлтээр дамжуулан орж ирэх санхүүгийн ашиг орлого юм байна. За тэгээд 8 дугаар гэр нь яг өөрөө газрын гадарга дээр нуугдж байгаа бүх зүйлийг одоо захирдаг. Энэ одоо газрын гадаргаад юу нуугдаад байна гэдгийг олохын тулд бид нар илүү гүн гүнзгий судалж, гүн гүнзгий ухаж мэдэх хэрэгтэй болж ирж байгаа. Газрын гадарга дээр нуугдж байгаа гэсэн учраас энэ нь яг өөрөө бас нууц юм байшин болж ирж байгаа. 8 дугаар гэртээ маш олон тийм гаригтай хүмүүс маш их нууцлаг гэсэн мөртлөө маш тийм сониуч хүмүүс байдаг. Тэгээ яг нөгөө оккультизм гэж байдаг шүү дээ бас. Тэ ичид гих мэтчлэн зүйлсийг одоо сонирхдаг. Тарот үзэр сонирхдаг ч юм те. Эсвэл астролог. Астролог сонирхдаг. Тиймэрхүү хүмүүс байдаг. Тэгээд бас яг төрөлхийн сэтгэл судлаач хүмүүс байдаг.
төрөлхийн хүний сэтгэл рүү өнгөж чаддаг. Энэ бол тийм. Тэгээд маш тийм гэж одоо хуурахад маш хэцүү хүмүүс гэсэн үг. Тэгээд нөгөө нэг Нептун 8 дээр байдаг бол тэр хүмүүс амар зүуд мүтэндээ. Амар зүсэнтэй. Зүуд нь айгу зүсэнтэй гэдэг ч юм. Астрал аялал хийдэг ч юм. Тэр чадвартай л. Гүн гүнзгий зүйлийг удирддаг гэсэн болохоор бас яг өөрөө 8 дугаар байшин нь гүн өөрчлөлтийн гэр. Маш гүн гүнзгий өөрчлөгдөн гэсэн үг. За тэгээд бие махбодын хувьд 8 дугаар байшин яг өөрөө үхлийг одоо илэрхийлдэг. Тэгэхээр яг үхэл гэдэг нь болохоор зэрэг яг өөрөө яг шууд утгаараа бас үхэл гэж болно. Гэхдээ бас тойроо буюу явцсан утгаараа үхэл гэдэг нь яг сэтгэл санааны үхэл. Тийм сэтгэл санааны үхэл. Яг өмнө нь байсан чи үхэд яг өөр хүн дахиад одоо шинээр одоо гарч ирэх илэрхийлж байгаа. Яг энийг ингээд сонсож байгаа хүмүүс амар гайхаж магадгүй л дээ. Гэхдээ яг ингээд яг ингээд бодоод үзэхээр яг ингээд 8 настай би одоо байгаа би хоёр ингээд ерөөдөө өөр байгаа шүү дээ тий. Тэгэхээр ингээд энэ өөрчлөлт нь болохоор зэрэг яг ингээд тухайн байсан ингээд зүйл ингээд байхгүй болж ийн гэдэг чинь ерөөдөө дуусж ийн төгсж ийн өгч ийн гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр ингээд тэрийг бас илэрхийлж байгаа. Тэгэд 8 дугаар байшин болохоор зэрэг яг өөрөө хувирлтыг илэрхийлдэг. Тэгээд метаморфозыг илэрхийлдэг. Одоо ирвэхи гэсэн үг шүү дээ. Авгалдаанаас амар гоё ирвэхи болж байгаа шүү дээ. Нууцлаг байдал болон нууцуд тэгээд intimacy буюу тийм дотн байдал, өв залгамжлал, татвар, банкны зээл, үе гашуу, атаархал тэгээд бас алдагдал, мөн масгүй тэрхүү алдагдлаа хүлээн зөвшөөрөх зэргийг илэрхийлж байгаа. За тэгээд 8 дугаар гэрийн ер нь experience буюу туршлага нь дэмж амар биш байдаг. Ерөөдөө маш их юм өвдөлттэй, юм гэмтэл ихтэй, сэтгэл санааны хувьд маш их хэцүү. Ингээд яг ингээд газар хөдлөөд зүгээр бүх ингээд дэлхийн оронгоор эргэж байгаа юм шиг тийм мэдрэмжүүдийг мэдрэх тийм одоо туршлага, тийм зүйлсүүдийг 8 дугаар гэр нь илэрхийлдэг. Гэхдээ энэхүү зүйлсүүдийг давах юм бол та илүү боловсронгуй, илүү шинэ хүн болж одоо хөгжих болно гэдгийг 8 дугаар гэр нь илэрхийлж байгаа. Тэгээд 8 дугаар гэр нь болохоор зүгээр л чиний өгсөн зүйлсүүдийг аваад ингээд шинэ зүйлд ингээд зай олгож байгаа гэсэн үг. Одоо жишээлбэл ингээд хөргөжүүлээ гэж бодъё л та тий. Тэнгүүд одоо муудцсан ногоогоо гаргаад оронд нь шинэ ногоо оруулж байгаа л гэсэн үг. Гэхдээ яг ингээд энэ шиг амар амархан биш л дээ. Хүн гэдэг чинь угаасаа яг өөрөө амар комплекс буюу нарийн төвхтэй амтэн штэ. Ер нь бол тийм болохоор яг ингээд хуучин зүйлсүүдээ буюу яг өгцөн тэрхүү хэсгүүдийг авахд хүн ингээд амар өвдөн тийм үү. Тэнгүүд тэрхүү зүйлүүдийг аваад оронд нь шинэ зүйл ингээд оруулж ирж байгаа. Тэр одоо experience буюу туршлагыг одоо 8 дугаар гэр нь илэрхийлж байгаа. Энэ нь яг нөгөө нэг хоёулынгийнх нь Плуто дээр ирсэнчлэн нөгөө нэг амар адилхан байгааз. Тийм ер нь бол өстэй шинэ үзэл шүү дээ. Тэгээд 8 дугаар гэрээс авсан тэр одоо өвдөлт шарах сургамж үүдийн тий. Тэрнээс улбалаад тэр туршлага нь 9 дугаар гэр дээр гарч ирнэ. 9 дугаар гэр чи өөрөө мэрэгүү хаан гэхээр тэр өвдөлтөөс ингээд ямар нэгэн зүйлийг ойлгоод 9 дугаар гэр дээрээ яг тийм философитой болно гэсэн үг шүү дээ. Тэгээд жинхэнэ нөгөө нэг тараат үзрийн нөгөө фүүл гэдэг үзэр гэдэг шиг жинхэнэ ингээд тэр өвдөлтөөс саллаад өөрийгөө эрх чөлөөтэйгээр мэдрээд бүх зүйлийг ингээд бодож тунгаадаг болоод аялж одоо өөрийгөө илүү танин мэдхийг хүсээд эрсдэл гаргахыг хүсдэг юм уу. Тиймэрхүү туршлага руу хөтлж ингэж ойлгож болно. За тэгээд 8 дугаар гэр нь бас яг өөрөө хүлээн зөвшөөрлтийн одоо гэр гэсэн. Хүлээн зөвшөөрөх ёстой. Ер нь юу ч ирсэн хүлээн зөвшөөрөх ёстой шүү гэдгийг илэрхийлдэг. Тэгээд ярваа нэгэн ингээд хүнд хийцүү зовлон байлаа гэж бодох юм бол тэрийг хүлээн зөвшөөрөхгүй ингээд тэндэл үлдээд энэ зүйл ингээд болсон, энэ зүйл ингэсэн гээд ингээд тэрхүү ингээд хэцүү мэдрэмжээ сэтгэлдээ ингээд байлгаалах юм бол чи яг ингээд өөрөө өөрчлөгдөхгүй тэгж явсаар аваад зүгээр л ингээд үзий яталт дүүрэн эсвэл юм депресс тиймэрхүү зүйлсээ дүүрэн тийм одоо хүн болж хувирна. Харин эсэргээрээ хүлээн зөвшөөрөөд өөрөө хийл буюу ингээд эмчлээд өөрийгөө эмчлээд
цаашаа явах юм бол одоо илүү дээр одоо хүн болж төлөвшөх магадлал өндөр байдаг шүү гэдгийг 8 дугаар гэр илэрхийлж байгаа. Тэгэд бас хүн төрлөختөн эзэн нэгэн цагт өөхөх ёстой гэдгийг бас хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг 8 дугаар гэр илэрхийлж байгаа. За тэгээд өөрөө бас одоо нэг хүний ингээд алдчихж байгаа зүйл нь эргээд нөгөө өндөө ашиг болно гэдэг шиг тий. Бид нэр зээл авж ийна гэдэг чинь тэр хүнээс ангуута буцаагаад хүүхдээ төлж ин гэдэг чинь тэр хүн өөр нэг хадгаламж өссөн хүний хадгаламжийн хүн болж орж ирж байгаа ч гэдэм үү тий. Банк санхүүгийн зүйлээр яриулна тиймэрхүү байж болно шүү дээ. За тэгээд яг 2 дугаар байшин болон 8 дугаар байшин хоёулаа яг юм эсрэг гэсэн үг. 2 дугаар байшин болохоор зэрэг яг чиний яг өөрийн ч мөнгө заяа. Яг чиний мөнгө. Харин 8 дугаар байшин яг эсрэгээрээ бусдын мөнгө болж эхэлж байгаа. Энэ хоёр нь хоёулаа яг банк санхүүтэй холбоотой л доо. Гэхдээ өөрийн болон бусдын мөнгө гэдгээрээ ялгаатай. Тэгээд 8 дугаар гэр нь болохоор зэрэг яг бүр өмнө нь хэлсэнчлэн гэрлэлт эсвэл өв залгамжлаар орж ирж байгаа хөрөнгийг илэрхийлж байгаа. Баян тэгэлээд орж ирсэн мөнгө. Даатгал хөрөнгө оруулалт шугар дайрил юм л та. За тэгээд тийм хөрөнгө оруулагчид даатгал зэрэг одоо зүйлс бас багтдаг. Тэгээд бас үр зээлийг харуулна. Хууль ёсоор хийх ёстой зүйлийг бас үүргийг илэрхийлж байгаа. Татварыг бас илэрхийлдэг. Тэгэхээр жоохон ингээд амар үүрэг хариуцлагаар дүүрэн тийм жоохон хэцүү гэсэн. Тэгээ энэ одоо жоохон мөнгө санхүүгийн салбарыг илэрхийлж байгаа учраас жоохон тааруу гарагтай бол яг хөө тэр тал дээр танд асуудалтай. Тэр нь зээл авахдаа жоохон анхаарах хэрэгтэй. Тийм. Нэг зээл авчих юм бол тэгээд цаана төв мөнгөө бүгдийг өрөөд босчдаг. Тэгээд буцааж төлөхтэй асуудалтай байдаг юм. Эсвэл яг нөгөө хүүгийн сан анзаарахгүй байж байгаа гэдэг амар их үүрэн ундаг ч юм уу тий. Тэрэн дээр анхаарах хэрэгтэй. Тэгээд бас Монголын татвар амар их байна. Амар тийм. Тэрсэн дээрээ л бууж ярьцгаая. Нэр ингээсэл их бай заяа яг үнэндээ. Үнэн. Эндээш амар их бай. Татвал матгалс амар ааш тий. За тэгээд 8 дугаар гэр нь болохоор зэрэг яг хүчтэй өөрчлөлтүүд болон маш их гүн гүнзгий хүслүүдийг илэрхийлдэг. Obsession. Яг 8 дугаар гэрийн хамгийн чухал зүйл болохоор зэрэг ажиллахгүй ингээд чамд ингээ хэрэггүй болсон зүйлүүдийг бүгдийг нь устгаад шинээр яг шинээр одоо зүйл гарч ирж байгаа шүү дээ. Тэрэнд ингээ зай болох байх. 8 дугаар гэрийн яг өөрчлөлт нь болохоор зэрэг яг бие махбод гэхээсээ илүү сэтгэл санаа, сэтгэл зүйн одоо өөрчлөлтөнд явагддаг. Тэгэхээр тэрийгээ дагаад ер нь сэтгэл заслын имчилгээ зэргийг бас илэрхийлж байгаа. Тэгж хэлж болно. За тэгээд өөрөө усны байш учраас айгүй тийм мэдрэмж, хим маяг ямар нэгэн далд ухамсартай маш их холбоотой. Тэгэхээр ер нь бол хилэнцэн орчиг гүн ухаж одоо ямар нэгэн зүйлийг ингээд ухаж судлах дуртай гэсэн зүйлийг харна. Детектив зүйл дуртай гэдэг ч юм уу те. Хүү амны эрэг аллага. Тийм зүйлсийг бас илэрхийлж болно. Тэр чинь нууцлаг зүйл шүү дээ. Хин ийсэн мэддэггүй хөлтэй холбоотой гэдэг ч юм. За тэгээд 8 дугаар гэр нь бас яг өөрийгөө олж нээх мэдэх гэр юм л да. Яг гүн гүнзгий зүйл гэж байгаа учраас яг нөгөө сая 7 дугаар гэртээ ирсэнчлээ яг 7 дугаар гэрийн зан чанараа илүү олж мэдхтэй. Гүн гүнзгий яруу нэгэн зүйлийг илүү олж мэдэх. Яг өөрийгөө илүү таньж мэдхийг 8 дугаар гэр илэрхийлж байгаа. Тэгээд яг чамааг яг юу хүсэж гин гэдгийг 8 дугаар гэр илүү их ингээд одоо таньж мэдүүлдэг гэсэн үг. Яг бүр өнгөцгөн байдлаа за би ингээд ийм юм хүсэж байна гэдгийг жаа ч гэсэн яг үнэндээ яг юу хүсэж байгаа ингээд 8 дугаар гэр харалдаг. Тэгэхээр одоо жишээлбэл найз охин найз залуугийн жишээ дээр авъя л та тэгэх юм бол найз охин нь би шоколад идмээр байна гэдлээ шүү дээ. Тэнгүүд нөгөөд нь ингээд шоколад аваад өнгөд яг үндэ нөгөө өнгөд яг ингээд гүндээ яг найз охин нь одоо торт идмээр байсан ч юм уу тийм. Эсвэл яг ингээд шоколад авч өгөх тэр үйлчлэгийг хүсэж исэн ч юм уу. Мэдгүй. Ямар ч гэсэн яг ингээд тиймэрхүү зүйлийг нь илэрхийлж байгаа. 8 дугаар гэр дээр байгаа орд нь болохоор зэрэг яг өөрийгөө яаж илүү эмчилж болох вэ? Илүү сайн нөхөн төлөвлөж болох вэ
гэдгийг илэрхийлж байгаа. Илүү цэнэглэж болох вэ гэдгийг илэрхийлж байгаа. Жинлүүрийн орд төр байх юм бол тохион хүн ингээд уран бүтээлт хийдэг ч юм уу те. Эсвэл ингээд илүү ингээд one to one буюу яг ингээд илүү ингээд хоёулахнаа байдаг ч юм уу те. Хүнтэй хоёулахнаа байдаг ч юм уу. Тэгжиж өөрөө ихрийн орд байх юм бол ном унших ч юм уу. Эсвэл яг иронийн тэмдэглэл хөтлөх ч юм уу. Эсвэл иронийн ингээд зохиол бичих ч юм уу. Тэгэх юм бол яг илүү цэнэглэж тайвшрах, илүү ингээд одоо нөхөн төлчих. Тийм зүйлээр хангалж байгаа гэсэн үг тийм. Имжлэгдэх гэсэн үг тийм. За тэгээд бас нэг чухал тэгэл бие махбодын харилцаа байна. Тийм, бие махбодын одоо таашаалыг илэрхийлж байгаа. Одоо секс юм да. Тэгээд бас одоо intimacy буюу бас татна байдал, татна харилцааг илэрхийлж байгаа. Тэгэхээр угаасаа ингээд бодоод үзэхээр яг ингээд нууц зүйлийг илэрхийлж байгаа штэ. Гүн гүнзгий зүйлийг илэрхийлж байгаа штэ. Тийм болохоор бас ингээд секс болон татна харилцааг одоо удирдахаас өөр арга байхгүй. Тэгэхээр угаасаа ингээд секс болон тийм intimacy гэдэг зүйл чинь те хөв одоо хүн ингээд шууд ингээд анх танилцсан хүнтэй л ингээд шууд хамаг ингээд одоо гүн гүнзгий дотор бодож байгаа бүх зүйлийг ингээд хэлээд ингэж байхгүй шүү дээ те. Яг ингээд гэрэлтийн дараа гарч ирж байгаа яг нөгөө саксэр нь буюу дэмжиж байгаа гэр болохоор яг нэг гэрлэлт гэдэг чинь тухайн хүнийг маш олон удаан жил ингээд үерхэж ингээд таньж мэдэж явсны үндсэн дээр гэрэлж байгаа шүү дээ. Тэнгүүтээ за энэ хүнд л ингээд бүх юмаа хэлээ. Энэ хүн л угаасаа ингээд муу юм байна гэж ингээд бодоол тэгж байгаа шүү дээ. Тэгэл бодоол бүх ингээд нууцлах зүйл гараад ингээд нууцлах зүйл, гүн гүнзгий зүйл тэр бүх зүйлүүдийг илэрхийлж байгаа шүү дээ. Тийм сэтгэл оюун гурваараа мэдчихэв. Тийм болохоор бас intimacy-г бас илэрхийлж байгаа гэсэн үг. Тэгээ бас 8 дугаар гэр дээр ямар орд байх шалтгаалаад яг тэр сексийн харилцаанд ямар зүйлийг эрхэмлэх байх вэ гэдгийг бас илэрхийлж байгаа. Батрын ордынх юм бол амар уламжлалт харилцаанд уламжлалт тийм бие махбодын харилцаа дуртай гэдэг ч юм уу. Тэгээд 8 дугаар гэр нь бас яг өөрөө итгэлцлийг илэрхийлж байгаа. Одоо итгэлцэл буюу trust байхгүй бол угаасаа тэргөө одоо intimacy гэдэг зүйл байхгүй шүү дээ. Яварваа нэгэн гүн гүнзгий зүйлстэй ингэж холбогдсны дараа бид нар ингэж шал өөр болж эхэлдэж шүү дээ. За яг дан ганц одоо intimacy sex гэхгүйгээр ярваа нэгэн гүн гүнзгий одоо мэдрэмж гүн гүнзгий зүйл болсны дараа хүн шал өөр болдё шүү дээ. Жишээлбэл одоо үхлийг илэрхийлдэг болохоор гүн гүнзгий зүйл чи одоо үхэл шүү дээ. Тэнгүүд ярваа нэгэн ингэ дотны хүн өнгөрчлөө. Тэгсний дараа тухайн хүн шал өөр болно шүү дээ. Тэрийг 8 дугаар байшин илэрхийлж байгаа. За 5 дугаар байшин болохоор зэрэг яг өөрөө одоо сексийг зүгээр ингэ таашаал тоглоом гэж авч үздэг бол 8 дугаар байшин яг өөрөө сексийг илүү сүнсээрээ холбогдох гэж одоо авч үздэг. Чухал гэж авч үзсэн гэсэн үг шүү дээ. Илүү deep ингээд одоо level буюу гүн гүнзгий түвшнөр одоо холбогдож байгаа гэсэн үг. 8 дугаар байшины ингээд experience буюу яг тэр нөгөө нэг туршлага тэр бүх зүйлүүд нь яг саяны хэлсэнчлэн яг ингээд 8 дугаар байшны тэр experience-ийн дараа хизэж юмс ингээд адилхан байдаггүй. Ижилхэн байдаггүй гэсэн. Бүх зүйлс оронгоороо эргээд тухайн хүн цаав шинээр төрсөн юм шиг байдаг. Тийм болохоор 8 дугаар байшин яг өөрөө rebirth буюу дахин төрөлтийг илэрхийлж байгаа. 8 дугаар байшны орд болон 8 дугаар байшин дээр байгаа гариг хоёр нь тухайн хүний хэрхэн үхийг ерөөд бол дүрсэлдэг гэж астрологчдод ингээд үздэг. Гэхдээ энэ нь болохоор зэрэг яг нөгөө яс суртахуунгүй гэж бас зарим хүмүүс үздэг болохоор бас ингээд бас энийг харчаад би ингэж үхэх юм байна гэж бодоод байл хэцэлтэй. Тэр нь бол тийм. Тэгэхээр ер нь тэр талаар бодохгүй амьдрал зүгээр хич зүйлмээрээ. 8 дугаар гэр нь бас нөгөө surgery-г илэрхийлж байгаа. Тийм болохоор бас яг ямарваа нэгэн surgery хаана хийх үү гэдгийг бас 8 дугаар гэр нь илэрхийлсэн шүү дээ тийм мэс цэслэг илэрхийлнэ. За тэгээд одоо гаригуудын тухай ярих юм бол нар чин 8 дугаар байшин дээр байх юм бол тухайн хүн хилэнцэн ордны шин чанартай болж ирнэ. Харин сар нь ингээд 8 дугаар гэр дээр байх юм бол тухайн хүн одоо илүү нууцлагдмал зүйлсэд дуртай. Тэгээд бас одоо сэтгэл хөдлөлөө нуудаг хүн болж байгаа. За тэгээд хүчтэй 8 дугаар гэртэй хүн байх юм бол хүчтэй гэдэг нь болохоор зэрэг маш их юм олон гаригтай гэсэн үг л дээ. Тэгээд тийм байх юм бол тухайн хүн далдаг хардаг далаалал болно л гэсэн үг юм байна. Маш зүв сэнтэй болно гэсэн үг тийм. За одоо ингээд одоо 8 дугаар гэр маань энэ үрээ дуусж байна. Энэ үртэл ингээд сонссон та бүхэндээ баярлалаа. Тэгээд энэ дөрвөн гэр дээр ер нь бол нэлээх гал гарсан их л яриа боллоо гэж бодож байна. Ялтч чухал сонирхолтой гэр үдэлтэй.
За тэгээд тусалж дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Дараагийн дугаар хүртлээ. Түр баяртай. За баяртай.